За юу яцгаана guys. За өөртөө 100,000 долларын чаленж зарласан. Гэхдээ алдагдлал хүлээсэн байгаа. Тэгээд дөрөв том шалтгааныг бас та хэд хуваалцъя гэж бодлоо. За тэгээд миний энэ видео гол нь дандаа шинэ хүмүүст зориулж байгаа шүү заяа. Дөнгөж арилж хийх гэж байгаа эсвэл хийгээ яв дөнгөж хийгээ эхлээ явж байгаа тийм хүмүүст аль болох хүрээсэй гэж бодож байна. Нэгдүгээр болохоор маш олон их сурвалжаас бас мэдээлэл авах гэж оролцсон. Тэгээ маш олон стратеги сурах гэж бас үзсэн. Тэгээд тэр олон стратегиуд маань хоорондоо зөрчилдсөн. Түүнээсээ болоод бас аюулгүй олон алдагдал хүлээсэн. За яагаад гэвэл нэг стратеги ингээ явангууд нөгөөх нь ингээ явахгүй те. Нэг нь одоо дээшээ лонг заангууд нөгөөх нь болохоор шорт заагаад ингээд тэрнээсээ болоод төрүүлж ярьж байгаа хаах удаан барьж чадахгүй байх ч юм уу. Тийм одоо зүйл болсон болохоор энийг бас маш буруу гэж бодож байна. За тэгээд юу гэж зөвлөх вэ гэвэл нэг багштай